Манайрны өмнөх 7 дугаар зуун Грекийн гүн ухаантан Фалес хувийг арьсан дүрж хамгийн анх цахилгаан жолтонд анхаарал хандууллаа. Манайрныхэн он Дэлхийн анхны сэнийх хураагуур хэмээн таамаглагддаг Багдадын зай. 1600 дугаар он электрикус буюу хувархаг чанар гэсэн нэр томьёо гарлаа. 1650 дугаар он Отто Герик анхны цахилгаан статик машин бүтээлээ. 1800 дугаар он Вольт анхны галваник тогуусгүр Вольтын багныг бүтээлээ. 1832 дугаар он анхны цахилгаан соронзон цахилгаан мэдээ. 1891 дугаар он анхны 3 фазын цахилгаан дамжуулах шугамар 15 кВт-ийн 200 кВт чадвартай цахилгаан гүйдлийг 170 км зайд дамжууллаа. Тийм ээ. Тэртээ 2700 жилийн тэртээ анх хүний анхаарлыг татснаас хойш 2000 дамнан огт хөгжихгүй сэдв байсаар дөнгөж 400 жилийн өмнөөс л шинжлэх ухааны үүднээс судлагдаж эхэлсэн энэ зүйл бол цахилгаан. Байгаль дээр бол улбаа гэлбан байж л байсан энэ үзэгдэл ердөө 200 жилийн өмнө зүгээр л лабораторийн туршилтын объектуудын зүйл байлаа. Гагцхүү 19-р зууны сүүл хагасдал цахилгааны практик хэрэглээнд ашиглах хордлогууд хийгдэж дөнгөж 100 жилийн өмнөөс л нийтийн хэрэглээний эрчим хүчний зориулалтаар өргөн ашиглаж эхэлсэн юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь 20 дугаар зууны ихэнх гэхэд ямар ч байсан нийслэл хүрээндээ цахилгаан гэгчтэй танилцчаад байсан монголчууд дэлхийн хөгжлөөс асар хол хоцорч хоогүй байсныг онцлон тэмдэглэх гэсэн хэрэг. Хүрээнд гадаадын пүлсүүдийн хашаанд динамо машин төчгнэн гайхуулж, уушаан дэм буюу радио холбооны газрын дэргэд багахан цахилгаан станц ажиллаж ил байсан. Хойд хөршийн төвийн хотууд байг гихтэл Эрхүү, Улаанууд, Чит хотуудад 1905-аас 10 дугаар онуудад л цахилгаан станцууд ашиглалтанд орж эхэлж байлаа. Монголон бод монголчууд цаг нэрхийг тайван хүлээсээр цаг нэрж, эвэн таармагч ховсголан хийж богд ханаан заллаа. Улс үндэсний сэрэг мандлын олон шинжилгээг эхлүүлснийхэн зэрэгцээ Орос улсаас 20 кВт-ийн цахилгаан станц авчираад ажилуулчлаа. Дахиад хувьсгал хийлээ. Улс орноо төгнүүлсээр л тэгж жугаад 1926 дугаар онд дахин нэг станц авчирлаа. 1931 дугаар онд бас нэгийг ажилуулж эхэллээ. Харин эндээс шин түүх эхэлдэг юм. Дунд голын чийдэнгийн хорооны түүх. Он цаг нь 1932 дугаар оны 2 дугаар сарын 27-ны өдөр. Чухам яагаад энэ цэгээс Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ үүссэн түүхийг эхлүүлдэг тухай бид доргош тайлан өгүүлэх болно. Энэ түүх мөн нүүдэлчин монголчууд нүүдэлдэг эрчим хүчийг номогдсон тухай түүх байх болно. Хөрс буюу үндэс түүх. Дунд голын чийдэнгийн хороо буюу Монголын албан ёсны 3 дахь цахилгаан станцыг 1928 оноос эхлэн зохиох төлөвлөлт гэрээ хэлэлцээрийг хийж барих ажлыг хэрэгжүүлсний эцэс 1931 онд ашиглалтанд өгч байжээ. Үүнээс өмнө 2 ч цахилгаан станц нийслэл хотын хэрэгцээг хангаж байсан бөгөөд тус салбарын ажлыг хариуцах цахилгаан гэрлийн хороог байгуулах, ашиглалтын дүрм журмыг тогтоох, засвар шинжилгээг гүйцэтгэх гээд цөөнгүй ажлыг шинэ ардын засгаас хэрэгжүүлж иржээ. Улмаар цахилгаан гэрлийн хороо 1926 оноос эхлэн орлогоор зарлагаа нөхдөг болж үйл ажиллагаанд тогтворчж ирсэн ч тэр үед Улаанбаатар хотод байгууллага иргэдийн тоо эрс нэмэгдэж гудамж талбай гэрэлтүүлэх зэрэг нэмэлт ачааллууд үүссэн учраас шинэ станц барих шаардлага тулгарсан байна. Шинэ станцад Германы улсын Берлин Тигл үйлдвэрийн А-Борсинг маркийн 13 атмосфер даралттай цагт тэг 18-аас 1 тонн Цельсийн 300 градус халуун уур боловсруулдаг 400. Англи улсад үйлдвэрлэсэн усан онгоцон зориулсан уурын машин мөн 60 Гц үйлзэлтэй чадлын коэффициент нь тэг 18-тай
тусвар 250 кВт-ийн чадалтай 3 фазын 525 вольтын хүчилтэй 2 ширхэг генератор зэрэг төхөөрөмж суурилуулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн хотын гол объектуудыг холбосон 40 орчим километр урт 2000 вольтын өндөр хүчтлийн цахилгаан дамжуулах болон хуваарлах шугам 1088 кВт ампер нийлбэр чадалтай тус бүрдэн 2-оос 100 кВт ампер чадалтай трансформатор бүхий 33 тонны агаарын станцыг 220 вольтын цахилгааны нам хүчлийн шугамын хамтаар барьж байгуулан 1932 оны 2 дугаар сарын эцсээр ашиглалтанд оруулснаар нийслэл хотыг цахилгаанаар хангах нэгдсэн сүлжээ бий болжээ. Чухам ийм учраас 1932 оны 2 дугаар сарын 27 оны өдрийг Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний төрсөн өдөр болгон тунхагласан юм. Цаашид хотын дулаан цахилгааны хэрэглээ улам өсч байсан учраас шин төв цахилгаан станцын эхний ээлжийг 1935 онд ашиглалтанд өгсөн байна. Шинэ станц 50 Гц-ийн 525 вольтын хүчил гаргадаг генераторуудтай учраас 60 Гц гаргадаг дунд голын чийдэнгийн хороог зогсоож харин 2000 вольтын дамжуулах шугамын зарим чиглэлд үргэлжлүүлэн ашиглажээ. Энэ үед нийслэлийн хэрэглэгчид өргөнөрөө 6, уртаараа 10 хүртэлх километр бүхэд талбайд тархан байрлсан шугамын ихээхэн алдагдлалд хүргэж байлаа. Иймээс цахилгаан гуайрлах төв байгууламж барих, төвийн өндөр хүчтлийн шугамуудыг 6000 вольтын хор солих, шугамын баган мод болон утсыг шинчилэн сайжруулах зэрэг олон арга хэмжээг авчээ. 1938 он гэхэд 6000 вольтын шугамны урт 73 км, нийтдээ 4530 кВт ампер чадалтай хүчил бууруулах дэд станцын тоо 41-д хүрээд байлаа. 1940-од он болон нэн ялангуяа улс ардын аж ахуйг хөгжүүлэх анх дугаар 5 жилүүдэд бусад олон салбарын адилаар цахилгаан шугам сүлжээний томоохон шинжилт, хөгжил, дэвшлүүд хийгдэж байсан юм. Тухайлх юм бол 1940 оны ихэр Улаанбаатар налынхын хооронд анхны 35,000 вольтын өндөр хүчилийн цахилгаан дамжуулах 1-р шугам 35 6 кВт-ийн дэд станцуудын хамтаар 1957 онд 2 дугаар шугам тус баригджээ. Мөн 1939 онд нийслэлд анхны 6 кВт-ийн кабель шугам тавигдж эхэлсэн. 1950-ад онд Хэнти, Дундговь, Ховд, Баян-Улгийн зэрэг 13 аймгийн төвийг цахилгаанжуулсан. Цахилгаан сүлжээнд эрэлгээ хамгаалал, автомат давтан залгагч, үйлдвэрлэлээр таслагч автомат зэрэг тухайн үедээ дэвшилтэд тонголуудыг ашиглалтанд оруулсан зэрэг олон арга хэмжээ хийгдсэн байна. Энэ хугацаанд цахилгаан гэрлийн хороо нь нэр усаа гэрлийн хороо, цахилгаан гэрэл борлуулах газар, цахилгаан комбинат зэрэгээр сольж төв цахилгаан станцын харьяанаас хэд хэдэн удаа гарч орсоор 1959 онд бие даасан цахилгаан ашиглалт монтажийн газар болгон зохион байгуулагджээ. 1957 оны байдлаар гэхэд тус газар нь 23,010 кВт ампер нийлбэр хүч чадалтай 154 ширхэг трансформаторын дэд станц, өндөр хүчлийн 200 км урт агаарын 14.7 км урт кабель, 1000 гаруй км урт нам хүчлийн шугамтай жилдээ 5 сая гаруй кВт цахилгаан эрчим хүч борлуулж 400 гаруй мянган төгрөгийн өгсрэлтийн ажил гүйцэтгэдэг болоод байлаа. 1947 оноос эхлэн төр засгаас Улаанбаатар хотыг шинжилэн барих ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шийдвэр гаргасны дагуу хотын шугам сүлжээгч шинжилэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ ажил зөвлөлт холбоот улсын Гипро Коммунэнерго институтад томоохон үүрэг гүйцэтгсэн билээ. 40 мянган энэ сайхан байшин барилгууд цөм айлын орон сууцнд зориулогджээ. Урд өөхөндийн сүмэлзүүлээд сууж байсан өвөг тогшид цахилгаан гэрэлтэй уураар дулаасдаг саруул сайхан давхар байшинд орж үлгэрт гардаг оосрууцгүй ор таршинд үнэн амьдралдаа суудаг боллоо. Ус буюу өссөн дүү. 1960-аас 1990-ад он бол нийт улс орны хэмжээнд ч эрчим хүчний салбарт ч томоохон бүтээн байгуулалтууд өрнсөн он жилүүд байлаа. Угаасаа улсын хөгжлийн алхаанд гарцаагүй дэд бүтэц эрчим хүчний далайстай шинжилгээр тулгуурлаж энэ салбараас асар их зүйлийг шаардаж байсан учраас энэ алхааг гүйцэх хөгжлийн нөхцөлийг хангахын төлөө эрчим хүчнийхэн тэр дотроо цахилгаан шугам сүлжээнийхэн уйг зүтгэж эрч хүч эр зоргоорон хөлөс хүчэн шавхан хөдөлмөрсөн билээ. Энэ цаг үеийн тухай
улс төрийн хангалтсан өнгө өнгийн дүгнэлтийг өнөөгийн өндөрлөөс хийж болгоч аривын цагаан хөдөлмөрийн фронтээр чин сэтгэлээсээ зүтгэж залуунаас авьяас үлгээ төмөний төлөө зориулж чадсан мянган эгэл ажилчид, инженер, техникчид, үе үеийн удирдах ажилтнуудын гавьяаг хинч үгүйсгэж зүрхлэхгүй болов. Тэдэн зориулж марш сурайтуулахад сүртэйдэхгүй, магтуу эгшгэлэхэд ахтахгүй, тэдэнд харин хөшөө босгол гарцаагүй багадна. Учир нь хөгжиж ирсэн улс орн хөндөй тал уул ус гатлан сүндэрсэн өндөр хүчлийн босоо багнууд нь тэдний хөшөө дурсгал нь болсон. Тэр үеийнхний өмнө мэхийн ёслой 1947 онд цахилгаан шугам сүлжээний газар Сэрэтэр даргаыг байхад орсон. Тэр үед бол одоо 6 киловаттаас дээш тийм өндөр хүчлийн шугам байсангүй. Гэхдээ зэрэг одоо инженер техникийн хувьд бол бас одоо тэр үеийг бодоход бас л шал өөр болсон байна шүү дээ. Энэ дандаа дээр бол усралтай хүүхдүүд очихсан. Америкаар бахмаа зүйл нь манай Монгол хүүхдүүд, манай Монгол инженер бүгд өөрийн бие дааж хийж байгаа байхгүй юу? Миний хувьд бол зөв тийм эжилтэнтэй янз янзын усрал дагаад ингээд хэлжсэн байна юм. Өндөр хүчлийн шугам ашигланараа энэ хамгаалалтууд нь нийгмийг хамгаалж юм байдгийг. Тэр хамгаалтуудыг шалгалтын тоног дөрөж ихтэй шүү дээ. Тэрийг хийсэн байхгүй юу? Хэлэв. Яг зөвлөлийн мэргэжилт болсон шүү дээ. Ингээд хийгээд тэр маань бол улсын уралдааны хэвсгэлд ороод алтан мэд нэгдүгээр үйлчлээд алтан медаль аваад нэгжлээ. Би өөрөө гэмтгэргүй ажиллана. Би бусдыг гэмтэхэргүй ажиллана. Бид аюулгүй орчныг бүрдүүлж. Бүтээлчээр хөдөлмөрлөхөө. Тангаргалыг. Энхүү ориглон оршлоор энэ хэсгийг эхэлж байгаа тохиолдлын бус. Учир нь энэ цаг үед цахилгаан шугам сүлжээнийхний хийж бүтээсэн бүхний зөвхөн томоохноос нь дурдахад нэг биш нэгэн хэдэн анги кино хийх хэрэгтэй болно. Агцхүү нэн хураангуйлан томилбос 1960-аас 1990 онд тус салбарын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалт нь төв болон алслагдмал орон нутгийг холбосон өндөр хүчлийн дамжуулах магистрал шугам байгуулах, улмаар эрчим хүчний систем бүрдүүлэх, нийслэлийн цахилгаан эрчим хүчний хангамжийн чанар найдвартай байдлыг дээшлүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэрэгшүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах, салбарын үйл ажиллагаа хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашигтай ажиллах, техник технологийн шинжил хийх, шинэ бүтээл, оновчтой санал боловсруулж амьдралд нэвтрүүлэх зэрэг далайцтай арга хэмжээнүүдэд чиглэж байсан билээ. Магистрал шугамыг хөгжүүлэхэд 1967 онд Дархан Улаанбаатарын 110 кВт-ийн шугам ашиглалтанд орсноор Монгол улсад анхаарлагч төвийн эрчим хүчний систем үүсч цахилгаан эрчим хүчний технологийн томоохон дэвшил болсон юм. Улмаар 1968 онд Борнуур Жаргалантыг хамарсан баруун хараагийн 110 кВт-ийн дэг станц шугам ашиглагдах болж 1977 онд Улаанбаатар Багнуурын, 1982 онд Дархан Улаанбаатарын, 1989 онд Улаанбаатар Эрдэнэтийн 220 кВт-ийн шугамууд дэд станцын хамт ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээгээр 1976 онд Зөвлөлт холбоот улсын Галуут нуур Дарханы 220 кВт-ийн дамжуулах шугам ашиглалтанд орсноор төвийн эрчим хүчний систем Зөвлөлт холбоот улсын Сибирийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах болсон Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох чухал нөхцөл бүрдсэн билээ. 1960 оны 4 сарын байдлаар Улаанбаатар хотод улсын болон амины 25,500 гэр, нийтдээ 500,000 квадрат метр талбайтай орон сууцтай 180,000 оршин суугчтай болоод байлаа. Энэ үедэлгэхэд хотод зүүнээсээ баруун тийш 15 км сунсан байсан цахилгаан эрчим хүчний хангамжид хүндрэл учруулж байлаа. Энэ үеэс үндсэн шугамуудыг 6, 45, 110 кВт-оор шинчилэн солих, дагалдах дэд станцуудыг барих ажил эрчимтэй хийгдэж ирсэн юм. Улмаар 1971 оноос баригдаж чигссэн Улаанбаатар хотын тойрог 35 кВт-ийн 2 хэлхээт шугамын ажлын хүрээнд 1972 онд 35 6 кВт-ийн умард болон дорнод 2 дэд станцууд ашиглалтанд орж байсан бол
1979 онд 110-35 10 кВт-ийн туул, 1980 онд 110-35 6 кВт-ийн өмнөд, 80-аад оны сүүлч гэхэд 110 10 кВт-ийн баруун амгалан, 110-35 10 кВт-ийн налайх, 110-16 кВт-ийн умард үйлдвэр, 110-35 кВт-ийн яармаг дэд станцууд, мөн олон тооны 35 кВт-ийн дэд станцууд ээлжид дараалан ашиглалтанд орох зэрэгээр Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдварт ажиллагааны төвшин байнга өсөж ирсэн байна. Бусад онцлог үйл явдлын хувьд 1964 онд төв цахилгаан станц, толгойтын цахилгаан станц хоёрыг холбосон 35 кВт-ийн цахилгаан дамжуулах шугам ашиглалтанд орсноор эрчим хүчний анхны систем хотод үүссэн. Мөн энэ үед нам хүчидлийн 220 вольтын сүлжээг 380 вольт болгож цахилгаан хангамжийн чанарыг сайжруулж алдагдлыг багасгах ажил хийсэн тухайн үеийн техникийн томоохон дэвшил болсон. 1980-ад онд 6 кВт-ийн шугам тоноглолыг 10 кВт шилжүүлэн алдагдал бууруулах нөрөх ажил өрнөсөн. 1982 онд Улаанбаатар 220 110 35 кВт-ийн дэд станц ашиглалтанд орсноор анх удаа 220 кВт-ийн тоноглолыг эзэмших болсон зэргийг онцолж болно. Дээрх бүх шинжилгүүд нь Гипро Коммуны Энерго институттай хамтран 1960 оноос эхлүүлэн 5 жилээр гаргасан ерөнхий төлөвлөгөө зураг төслийн дагуу хэрэгжиж 1990 он гэхэд төлөвлөгөөт ажлууд амжилттай бүрэн хийгдэж дууссан. Энэ салбарт алсыг гарсан мэрэгжлийн төлөвлөлт хэр чухал гэдгийг дахин нотлон харуулна. Үүний зэрэгцээ үндэсний инженеруудын бие дан хэрэгжүүлж ирсэн төслүүд өнөөдрийн нийслэлийн цахилгаан эрчим хүчний ачааллыг давхад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох хэрэгтэй. Шугам сүлжээний энэ хүн өсөр шинжилгүүд нь яахын аргагүй нарийн мэрэгжлийн боловсон хүчнийг шаардах болсон тул 1960 оны сүүлчээс эхлэн үндэсний боловсон хүчнийг дотоод болон гадаадд бэлтгэх их ажил эхлэж үр дүнгийн яруу тул өгсөн билээ. 1970 онд газрын хэмжээнд нийт эдийн 248 ажилтнаас мэрэгжилтэй ажилчид 192, нийт 56 инженер техникийн ажилтнаас 23 дээд 28 нь дунд боловсралтай байлаа. Тэгвэл 1980 он гэхэд нийтдээ 530 ажилтны 65% нь мэрэгжилтэй, 22% нь инженер техникийн ажилтан байснаас дээд боловсралтай 64, тусгай дунд боловсралтай 90 болжээ. Анх 66 оны 1 сард бид нэр төгсөж ирээд ирэхэд энэ борлуулах газар мунаа гэж дарга байсан. Тэгэхэд ерөөсөө инженер байгаагүй. Нэг Криков гэдэг нэг мэрэгжилтэнтэй, нэг техниктэй, хэдэн данс хөтлөгчтэй, хэдэн байцаагчтай ийм газар байсан тэр Американ бинжтэр. Тэгээд тэнд очиод тэгээд би анхны инженерээр тэгээ ер нь Монгол улстай анхны эмэгтэй инженер, эрчим хүчний факультетыг анхны төгссөн анхны инженер гэж төгссөн дөө. Шалгалт энэ траваад байхад бол шантарна л да. Тэг шантралгүй ч яах бас хэцүү л дээ. Үнэхээр хэцүү. Шүн ажиллана, шүн дуудагдана. Тэгээ тийм хүмүүс тэгээд л яваал өгнө штэ. Шантардаггүй хэдэн монтёрууд маань л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь жинхэнэ эр зоригтой. Энэ ажлын ач холбогдлыг ойлгосон. Би л ажиллахгүй энэ юунд дээр хэн хийх юм бэ, тийм ээ? Ингэж байж л улс орн маань хөгжин шүү дээ гэсэн хэдэн монтёр инженерүүд л ажиллаж байгаа байхгүй. Ерөөсөө шүн дуудагдаад тэр чинь кабелийн гэмтэл олно, кабелийг одоо шүн холбоно гэдэл ажиллана гэдэг хэцүү шүү дээ. Үлийн хүйтэн чинь маш хэцүү. Тэгээд л миний үед чинь задгаан машин дээр суугаа явдаг байсан. Нөгөө эсгийн утал хөвөнтэй өмд самстай тэгэл явчин шүү. Тэгэл очиод хүйтэн төмөртэй ноцолдоход хэцүү шүү дээ. Гарах урууч бэрч. Ийм л хүмүүс ажиллаж байгаа юм да манайд. Шинээр сургуульд өгсөн онд мэдлэгтэй шижигнсэн залуу инженер эхлээд амьдралын хар практиктай нүүр тулж жирийн манчуроос ажлын гараагаа эхэлдэг нь энэ салбарын нэгэн чухал онцлог бөгөөд чухам ингэжил болд мэтэ хатаагдсан боловсон хүч нь хүнд хэцүү амь насан даюултай хариуцлаган ухамсарлсан эрчим хүчний салбарын жинхэнэ мэрэгжилтэн болж насан туршдаа мэрэгжилдэн үнэнч явдаг учиртай.
энэ унгамч нар нь хамгийн хатуу бэрх цагта бэлэн байдаг. Сахилга батан алдаагүй цөөхөн салбарын нэг болж үлдсэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийг өнөөгийн төвшөнд хүрэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. 1990-аас 1990 онд байгууллага цахилгаан ашиглалт монтажийн газар нэрийн цахилгаан ашиглалтын газар хэмээн сольж нэг хэсэг 2 салж цахилгаан шугам сүлжээний газар эрчим хүч борлуулах газар гэж угаад 1973 онд эргээд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар болж нэгдэн 1990 онтой золгосон билээ. Мөн ажил үүргийн зохион байгуулалтын дагуу төлөвлөгөө, эдийн засаг, хангамж, үйлчилгээ, үйлдвэр техникийн хэлтс, боловсон хүчний тасаг, диспетчерийн хэсэг зэрэг нэг жалбуудтай орон нутагт налайх 100 мод багнуур зэрэг салбар контортой хотын районуудад засвар ашиглалт үйлчилгээний салбартай ажиллаж байна. Улмаар 1990 оны байдлаар Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар нь 35 кВт-оос дээш хүчтэлийн дэд станц, трансформаторын нийлбэр чадал нь 886,720 кВт-ампер. 6-аас 10 кВт-ийн дэд станцын трансформаторын нийлбэр чадал нь 332,792 кВт-ампер болсон бөгөөд 6-аас 10 кВт-ийн дэд станц 723, 220 кВт-ийн 208 км, 110 кВт-ийн 274 км, 35 кВт-ийн 329 км, 6-аас 10 кВт-ийн агаарын 878 км, кабель 534 км шугамуудын ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг 284 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 718,6 сая кВт цаг цахилгаан эрчим хүч дамжуулж 1 тэрбум 824 сая төгрөгийн борлуулалт хийдэг том аж ахуй нэгэнт болсон байлаа. За Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани зүгээс ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ингээд ажилтнуудаа хөнгөлөлттэй зээлээр байшин барьж өгсөн. За энэ байшин барьж өгсөн хуваарьт бас би орж энэ байрыг авсандаа сэтгэл их хангалуун байна. Би энэ байгууллагад 33 жил ажилласныхаа үр шимийг нэг талаар хүртэж гин гэж бодож байна. Тэгээд бас хүүхдүүд маань цааш энэ эрүүл агаарт өсөн тойрноход бас их сайхан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани маань Улаанбаатар хотынхоо хэрэглэгчдийг эрчим хүчээр, найдвартай эрчим хүчээр хангах, за хамгийн бага зардалтай өртөгтэй эрчим хүчээр хангах энэ эрхэм үүргээ нэр төдийгөө хэрэгжүүлэн биелүүлж ажиллаж байгаа. За ингээд нийт энэ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийнхаа хамт олонд үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа энэ залуучууд та бүхэнд түүх 80 жилийн баярын мэндийг дэвшүүлж шаашдын ажил хөдөлмөрт чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Гал буюу дэвссэн түүх. Ховсголжиж ховссон 90 донд улс орны цахилгаан артерийг тасалдуулгүй авч явах үүргээ нэр төртэй биелүүлсэн хэмээн энэ хамт олонны тухай хэлбэл хамгийн даруухан үнэлгээл болох болов. Улс орны эдийн засаг тэр дотроо аж үйлдвэрлэлийн салбар бүхэлдэн нэн хямарсан тэр цаг үед цахилгаан шугам сүлжээнийхэнд хүндрэл бэрхшээл цөөнгүй тохиолдож байсан. Он удаан жил ашигласан тоног төхөөрөмжийн илэгдэл, гэмтэл, сэлбэг материалын хомсдол, санхүүгийн бэрхшээлгээд цөөнгүй асуудал. Гэхдээ гэрэл цахилгаан түгээх ажил явдгаараа явж шин шугам дэд станцууд ашиглалтанд орсоор л байлаа. Харин жирээдийн хөгжил дэвшилийн зөв суур дэвсгэрүүд Монгол сэтгэлгээгээр шинжилэгдэн тавигдсаар байсан. Тухайлбал Баян Чандаман, Дорнод 2 дэд станцын өргөтгөл, Ёо, Сэвэрлэг, Улаанхааран 110 кВт-ийн дэд станцын барил үүсгэлтийн ажлууд хийгдэж, жил тутам 10, тэг 14 кВт-ийн 10 гаруй дэд станц, тэг 14-өөс 10 кВт-ийн олон 10 км шугам барьж ашиглалтанд оруулсаар иржээ. Мөн дэд станцуудын хүчлийн аккумуляторуудыг хуурай цэнэгтэйгээр солих, салгагч, богино залгагчийн оронд тосон болон вакуум таслуур тавьсан. 6-аас 10 кВт-ийн кабель шугамд холболтын рехим муфт тавьсан зэрэг шин технологиг үр дүнтэй нэвтрүүлсэн байна. Томоохон үйлдвэрийн газруудад урдчилсан төлбөрт электрон тоолуур, гэр хорооллын тэг 14 кВт-ийн шугамыг бүрээстэй уцастай болгох,
Модон тулгуурын хөлийг бетонтой хөлтэй болгох зэрэг ажлууд амжилттай хэрэгжин үр дүнгээ өгч байгаа нь шинээр хэрэгжиж байгаа өнөөдрийн ажлын бат бөх суурь болж байна. Мөн цаг үеийн хөгжил дэвшлийн дагуу шинжлэх ухаан, ялангуяа мэдээллийн технологийн ололтыг үр ашигтай нэвтрүүлэх чиглэлд томоохон алхмууд хийгдэж, шугамын алдагдал бодох програм, ажилтнуудын цаг бүртгэлийн систем зэрэгээс ахуулаад хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр тооцооны борьяал, түүний сайжруулсан хувилбар боора, санхүү бүртгэлийн програм үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Бие даасан холбоо компьютер мэдээллийн алба болтлон өргөжин хөгжиж ирсэн түүх бий. Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн эрчим хүчийн салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх тухай 164 дөр тогтоолоор 110-аас дээш киловольтын цахилгаан дамжуулах шугам, түүний дэд станцууд, мөн систем үүсгэж байгаа бусад шугам сүлжээг түшиглэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, төрийн өмчит хувьцаат компаниг Улаанбаатар хотод цахилгаан түгээх сүлжээг түшиглэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, төрийн өмчит хувьцаат компаниг тус шинээр үүсгэн байгуулсан билээ. Өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нийслэлийн 8 дүрэг, Төв аймгийн 16 сумын 209 мянган гаруй хэрэглэгчийг буюу төвийн бүсийн цахилгаан сүлжээний нийт түгээлтийн 50 орчим хувийг 24 цагийн туршид цахилгаан эрчим хүчээр ханган ажилдгаараа ижил төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс ялгарч эрчим хүчний салбарын ууган компани гэсэн нэр хүндээ өндөрт өргөж өгнө. Цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээн борлуулж хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлэх үйлсэд компанийн бодлогын хэлтс албадаас гадна Баянгол, Сонгон хайрхан, Хангуур, Сүхбаатар, Жингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэг, Цуслан, Төв аймгийн 100 мод суманд байрлах хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон баруун зүүн өндөр хүчтэй түгээх төвүүдийн нийтдээ 1636 инженер техникийн ажилтан албан хаагчид оюун ухаан хүч хөдөлмөрөөн нэгтгэн ажиллаж байна. Компанийн хангах үйлчилгээний хүрээнд төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьцаат компаниас худалдан авсан цахилгаан эрчим хүчийг зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөхийн хүрээнд хэрэглэгчдэд худалдан борлуулж орлогыг төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагааг эрхэлж байна. Хэрэглэгчдэд 9 хэрэглэгчдэд үйлчлэх төв 3 салбар танхимаар дамжуулан цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани 2004 оны байдлаар гэр хороолол түгээж байгаа цахилгаан эрчим хүчнийхэн 69%-ийг борлуулж 30%-ийг алдаж байсан бол гэр хорооллын алдагдал бууруулах төсөл хэрэгжснээр 2011 оны эцэстээ цахилгаан эрчим хүчний алдагдлыг 20%-45% хүргэж чадсан байна. Алдагдлын бууралтыг мөнгөнд үншилжүүлвэл 22 тэрбум 538 сая 800 мянган төгрөг буюу 1771 сая Америк долларын эдийн засгийн үр ашигтай ажиллажээ гэж дүгнэж болно. Жил бүрийн алдагдлын бууралтын үр дүнгээр 3694.6 сая төгрөгийн хэмнэлт гарч байсан байна. Улмаар 2011 онд 132.4 тэрбум төгрөгийн бичлэг хийж 132.6 тэрбум төгрөгийн орлого цуглуулж орлого цуглуулалтын төлөвлөгөөг 111%-аар биелүүлсэн байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани сүүлийн 3 жилийн турш орлогоо бүрэн төвлөрүүлж хоримтлагдсан авлагыг 24-өөс 853 сая төгрөгөөр бууруулан ажилласан юм. Компанийн түгээх үйл ажиллагааны хүрээнд төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьцаат компанийн 110-35 киловольтын шугам дэд өртөөнүүдээс цахилгаан эрчим хүчийг 35 киловольт ба түүнээс доош хүчтэйгээр авч өөрийн эзэмшлийн шугам дэд өртөөгөөр дамжуулан нийслэлийн бүх дүүрэг Төв аймгийн нийт 16 сумын хэрэглэгчдэд түгээж байна. Үйлчилгээнийхээ хүрээнд мөн хэтийн бодлого, зураг төсөл боловсруулах, техник технологийн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн дуудлагыг авч барагдуулах, гэмтэл аваарыг илрүүлэн засварлах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна. 2011 онд хэрэглэгчийн тоо 209 мянгад хүрсэн 2001 онтой харьцуулахад 85 мянгаар буюу 68.1% өсжээ. Хэрэглэгчийн тоо жил дунджаар 8500 хэрэглэгчээр буюу 5.4%-аар нэмэгдэж байна. Хэрэглэгчээс эсэргээлж авах авлагыг бол үндсэнд нь авлага борлуулалтын авлагыг бол
11 онд үндсэндээ авраг 100% бүрэн авч чадсан ийм амжилтаар 80 жилийн хаа өгч байгаа гэж бид үзэж байгаа. Ингээд 80 жилийн хаа тэмдэглэж байгаа Улаанбаатарын цахилгаан төвөөс сүлжээний нийт хамт олон удирдлагууд та эрчим хүчний зохицуулах газрын хамт олонны нэр өвнөөс ажлын амжилт хүсэж цаашдынхаа хэрэглэгчтэй ажиллах энэ эзэн засгийн өрөөсөх гарах ажилдаа олон их амжилт орохыг хүссэн ирэж байна. Улаанбаатар хотод гэрэлгүй байгаа гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор зөвхөн 2011 онд 2 тэрбум 864 сая 100 мянган төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 51 байршил 30 агаарын дэд станц 6-аас 10 кВт-ийн 13 км, тэг 14 кВт-ийн 49 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барил угсралтын ажлыг гүйцэтгэж гэр хорооллын 3045 айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлсэн юм. Мөн 1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй хуваарилах байгууламжийг шинжилж сайжруулсан байна. Нийтдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд 2006-аас 2011 онуудад нийтдээ 35.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барил угсралтын өргөдгөл шинжилгээ ажил хийгдсэн юм. Ингэснээр өнөөдөр түгээх үйл ажиллагаанд 609.3 мегавольт ампер суурилагдсан хүчин чадалтай 35 кВт-ийн дэд станцын 46 иж бүрдэл 16 тэг 14 кВт-ийн дэд станц 1414 иж бүрдэл агаарын шугам 4029 км, кабель шугам 1246.8 км бүхэд томоохон сүлжээ болж өргөжжээ. Эрчим хүчний их усрын хувьд доголдож байсан 1990-ад оны ихэнх үетэй харьцуулахад хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах, доголдож тасалдах асуудал өнөөдөр бараг үгүй болсон ч 30 жилийн өмнөх хүн амын төвлөрөл хэрэгцээ судалгаанд тулгуурлан барьж байгуулсан түгээх сүлжээгээр өнөөгийн нийслэлийн хүн амын хэрэгцээг хангахад баггүй бэрхшээлийг даван ажиллаж байна. Тодорхойлбол хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг чанаржуулах, цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэсэн эрчим хүчний алдагдал бууруулах төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр 2004-өөс 2010 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд гэр хорооллын 90 мянган хэрэглэгчийн нам хүчлийн шугам сүлжээг бүрэн шинжилж, айл бүрийг цагийн ялгуурт электрон тоолбороор хангасан. Ингэснээр хэрэглэгчид стандартын шаардлагад нийцсэн чанартай цахилгаан эрчим хүчээр хангагдахын зэрэгцээ өөрийн цахилгаан хэрэглээг өдөр шөнийн ялгууртай тарифт нийцүүлэн зөв зохистой хэрэглэх боломжийг олгосон. Хамгийн чухал нь энэхүү электрон тоолборын заалтыг тусгай гар удирдлагатай багжаар уншуулан авч компьютерийн програмд шууд хөрвүүлэн нэхэмжилхийг хэрэглэгчийн хүссэн банкны салбарт шилжүүлдэг тул хүний хүчин зүйлээс шалтгаалсан төлбөрийн маргаантай асуудлууд түүх болон ард хоцорсон. Өөрөөр хэлэх юм бол байцаагч төвдөө хуучны үйлчилгээг бүрэн халж хэрэглэгчдэд чиглэсэн шин дэг жайгийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн гэсэн үг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд өдрөөс өдөрт цаг минутаар их хотыг зорин сууршиж байгаа гэрэлгүй айл өрхийг цахилгаан сүлжээнд холбох, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг найдваржуулахаар олон 10 агаарын дэд станцыг барьж 25 мянган шахам айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбосон. Цахилгаан эрчим хүчний барил тоноглол угсралтын ажлаа гүйцэтгэхдээ байгаль орчныг хамгаалах, эдлэгээний хугацааг уртасгах зорилгоор төмөр бетон тулгуур, алдагдал багтай зис оромог бүхий трансформаторыг суурилуулдаг болсноос гадна зүй бус алдагдал, хүчидлийн уналт зэргийг гаргахгүй тул тэг 14 кВт-ийн бүрээстэй утасгах зэрэг эдлэгээ удаанда хөрөнгө хүч хэмнэсэн засваргүй технологиг ашиглаж байна. Мөн 2011 онд Монгол Улсын засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Евро стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хотын төвийн 12 дэд станцыг Германы томд хөрөмжөөр тоноглож шинжилээд байна. Үүнтэй уялдан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлж Евро стандартын ажлын багаж хэрэгслээр ажилчдаа бүрэн хангажээ. Хэрэглэгчийг эрхмэлэх болсон өнөөгийн нийгэмд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүхий л үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэдэг үйлчилгээний брэнд компани болохын төлөө шарман ажиллаж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани өөрийнх нь 80 жилийн түгээлтийнхаа
алдааг бууруулсан, борлуулалтаа сайжруулсан ийм сайхан амжилтаараа өгтөж байна. Ийм учраас Улаанбаатар цахилгаан төвийн сүлжээ компани нийт хамт олон агмад ажилтнууд, нийт хэрэглэгчдэд 80 жилийн түүхэн ой мэдлэгээ дэвшүүлж, эрүүл мэндийн хаалцаагаар сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай байгууллага ажилтны хүчинд урд байгаагүй борлуулалтын орлогыг 100% биелүүллээ. Авлагыг буурууллаа. Эрчим хүчний салбарт үүсэж байсан хондлогч нь тэрбум 500 сая төгрөгийн өр авлагыг 2, 3, 4 дугаар цэгласнаас шилжүүлж өргөн болсон манай байгууллага. Үүгээр бол манай хамт олон бол 80 жилийн ойд өндөр бэлэг байсан гэж үзэж байгаа. Ийм ч учраас манай байгууллагыг 2011 оны ажил үйлсээр бол эрчим хүчний салбарт 1-р байранд орсон байгаа. Тэгээд энэ түүх 80 жилийн ойгоо тохиолдлон нийт салбарт ажиллаж байгаа ажилчин, инженер техникийн ажилчид мөн өөрийн компани хамт олондоо эрүүлэг уртаа насч сайхан ажиргалтай, сайхан шинэ, сайхан барилгын өлцөйтэй сайхан эрүүлэг өргөн дэвшүүлье. Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнийхэнтэй уулзаж байхад сүлжээ гэсэн үгийг ихэд эрхмэлэн дотнойсаар хэлж байхтай таарна. Сүлжээнийхэн гэж тэд төрөлх байгууллагын хамт олноо, нөхдөө өөрсдийгөө бахархан нэрлэдэг. Сүлжээндээ хайртай тэд сүлжээнийхэн тухай байнга ярьж дуушулг зохион. Арга билгээр ертөнцийг зангидсан дорныхонд хүрд хэмээх нэгэн чухал ойлголт байдаг. Суугаа хүний суурнаас эхлэн хүйс, аюулхай цээж, голд зүрхэн, дэлгийн мэлмид хэмээн дээшлэн тус шороо, ус, гал зэрэг бэлгэдэлтэйгээр баярлахтан хүний өдөр тутмын амьдралыг тэтгэхийн зэрэгцээ бэлэг сансар огтор гүн дээд оюун санаатай холбож өгдөг агуй хуйларсан эрчим хүчний төвүүд гэсэн үг. Эндээс бидний аюулхайд баярлах наран сүлжээ хүрдэн амьдралын хамгийн хүчтэй энергийг хадгалж байдаг хүрдэн билээ. Бидний баатруудын сүлжээ хэмээн нандинг хэлдэг тэрлүг наран сүлжээ хэмээх энэхүү их хүрдэнтэй утга үүрэг хэлхэн ихшгэлэнгээрээ нэг нийцхэн сонио. Үнэхээр ч Монгол орны элэг зүрх болсон нийслэл хотод улс орны их хэрч хүчийн төвлөрөл болсон наран сүлжээ болон оршиж хүн ардан тэтгэж байдаг тэр их ариун галын манаанд зогсон элч түгээдэг буянтнууд бол Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнийхэн эх орны наран сүлжээг сахигч сүлжээнийхэн эртэ галвын үеэс нарнаас ассан их голом тийг сахигч эгэл галын бурхад билээ.